За сайн байцгаана уу Facebook найзуудаа. Та бүхэндээ энэ сайхан гайхалтай өглөөний мэндийг, шинэ 7 хоногийн мэндийг одоо хүргье. Тэгээд яг одоо миний би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтс рүү бусдад их хэмжээний эд хөрөнгөө залилуулсан гэх гомдлыг хүргэж өгөхөөр явж байна. За тэгээд Улаанбаатар хот түгжээтэй учраас энэ цагийг ашиглаад иргэдийнхээ эрх зүйн мэдлэг зориулаад одоо зөвлөгөө өгье. Өнөөдөр нийгэмд авилга албан тушаалын асуудал цэцэглэж байгууллагын хүнд суртал гэдэг бол тоймоо алдсан. Албандаа хайн ганцсан хүнд сурталтаас болж иргэн аж ахуй нэгжид одоо гим хор учруулж байна. Энэ учирсан гим хороо хэрхэн нэхэмжлэх талаар иргэдэд зөвлөгөө өгье. Тэгээ ажлагсад гэрээгээр болон албан тушаалынхаа чиг үүргийн дагуу үүргээ гүйцэтгэж байгаад бусдад одоо хохирол учруулах юм бол тухайн хүнийг ажилуулж байгаа байгууллага аж ахуй нэгж хохирлыг төлөх үүрэгтэй. Төрийн албан агчийн хувьд хуульд өөрөө заагаагүй бол мөн үйлдэл сүүлтгүүгээр бусдад хохирол учруулах юм бол түүнийг ажилуулж байгаа байгууллага буюу төр хариуцна. Харин хохирогч өөрийн шууд санаатай эсвэл илт болгоомжгүй үйлдэлээрээ мөн түүнчлэн тухайн хохирлолоос урдсан сэргийлж болохоор байтал уг арга хэмжээг аваагүй байх юм бол нөгөө байгууллага аж ахуй нэгж төр хохирол төлгөөс чөлөөлөгддөг. Нөгөө талаар бусдад учруулсан гим хорыг одоо арилгасан байгууллага тухайн албан тушаалтан шууд санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нэхэмжлэх. Өөрөөр хэлбэл ажилтан албан тушаалтангуудын хувьд ажил үргээ гүйцэтгэж явахдаа бусдад хохирол учруулах юм бол ямар ч тохиолдолд түүнийг ажилуулж байгаа байгууллага одоо арилгах үүрэг хүлээж байгаа. Харин хохирлын төлсөн байгууллага бол тухайн албан тушаалтангаас учруулсан хохирлыг төлөхийг шаардах хэрэгтэй. Цаашлах юм бол иргэний нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд халдах явдал сүүлийн үед ихээр гарах боллоо. Өөрийнх нь зөвшөөрлгүй дуу дүрс бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавих боллоо. Энэ тохиолдолд тухайн тавьсан мэдээлэл нь бодит байдалтай нийцж байгаа гэдгийг хэрвээ нотолж чадахгүй бол түүнд учруулсан гим хорыг одоо мөнгөний хэлбэрээр төлөх үүрэгтэй байгаа. Хохирогч өөр төвчсөн хохирлоо, сэтгэл санааны хохирлоо мөнгөний хэлбэрээр одоо гаргуулж авах одоо эрхтэй байгаа. Өнчин болон бага насны хүүхдийн хувьд сэтгэл санааны хохирлыг тооцохдоо 2 дахин нэмэгдүүлж тооцохоор хуульчсан байгаа.